Дизайнер ирлээ. Та бүхэндээ өнөөдөр Японы хамгийн үнэтэй номер 1 хост болох Роланд Энгер гэрийг танилцуулъя. Роланд бол 18 настайгаас хостоор ажиллаад 20 настандаа тэрбумтан болсон маш амжилттай явж байгаа бизнесмен, загварамсагч залуу байгаа. Тэгэхээр Роланд нь бол дан ганц царай гоо сахнаар бол Японы номер 1 хост болоогүй. Тэр маш их судалтай, философи уншдаг, өөрийгөө маш их хөгжүүлсэн оюун ухаанаараас маркетингийн ухаалаг байдлаараа тэр бол нэг номерын хост болж чадсан залуу. Тэгэхээр өөрийнхөө нэрийг Роланд гэж үнэхээр тамгалж чадсан. Түүний философи, амьдралыг үзэх үзэл бүх юм нь бол өөрийгөө брэнд болгож чадсан залуу. Тэгэхээр энэ түүний гэрээс юуг харж болох вэ гэхээр тансаг мөртлөө яаж минимал амьдрч болдгийг бол харж болно. Тэгэхээр Роланд бол мэдээж шөнийн цагаар маш идэвхтэй ажилладаг. Өдөр бол гэр нь маш сайхан амрах орчин байх хэвээр. Тэр хамгийн тухтай зүйлийг мэдрэх хэвээр. Тэр толинд маш их дуртай. Яг гэвэл тол бол түүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Түүний хэлсэн үг байдаг. Хэрвээ чи толинд хараад сэтгэл хангалуун биш байх юм бол хувцас худалдаж авах орно. Өөрийгөө шинээр бүтээ. Өөртөө итгэлтэй болж хэлсэн байна. Тэр үнэхээр өөртөө итгэлтэй. Өөртөө итгэлтэй байдал нь түүний бол нэрийг хуцалсан. Тэгэхээр өөрийг нь тодорхойлж, өөрийг нь үн цэнтэй болгох зүйл нь бол өөрийнх нь эдэлж хэрглэж байгаа бүх зүйл, гэр орон бүх юмаа тэр яг энэ бол Роланд гэж тамгалж чадсан. Жишээлбэл тэр нэг олон юм өсдгөө маш минимал. Ганцхан пижак тэр баян багтаач нэг пижактай байсан. Баян биш багтаач нэг пижактай байсан. Тэгэхээр үнэхээр сонирхолтой. Тэгэхээр бүх зүйл нь маш эмгцэгцтэй, маш чанартай. Ганцлын хэрэглэдэг. Одоо жишээлбэл энэ оймсыг харалтаа 3 ширхэг хар өмс, 3 ширхэг хар майк. Дэг хар майк өмссөн байна гэж байгаа байхгүй. Тэгэл яг хийчдэг. Энэ ямар гоё эмгцэгц вэ те. Цаг хугацаа хэмнэн юун ч одоо зөвхөн ажилдаа төвлөрч болно гэсэн. Оюу амар цэгцтэй байна. Гэр цэгцтэй, орчин цэгцтэй, бодол цэгцтэй. Тэгэхээр энэ хүн хэрхэн бодлон цэгцэрсэн хүн гэдэг нь бол яг түүний нийлж хэрглэж байгаа эмэг цэгцтэй байгаа байлаас л харагдана. Гайхалтай. Одоо энэ юу байхгүй байх гэж. Зараа. Тэр өмнөдийн өмссөн байгаа. Бүх юм ингээд гоё бүр борны хайрцаг шиг орчтой гэдэг шинэ цагаан цамц. Тэгээд баян байлаа гэд энэ сар тэрбумын орлоготой он гэхээр амар баян хүн. Гэтэ баян байлаа гэд тийм их юм хэрэггүй. Бүх юм амар тансаг, ганц ширхэг. Жишээлбэл энэ шүхрийн харалтай. Ер нь аль энэ Английн соёлд дуртай гэсэн. Тэгэхээр жоохон Англи юм шиг юм шүхрээ. Цаг мэддэг хүмүүс нь аль мэдж байгаа бах. Тэгэхээр яг л сайхан үнэтэй нэг ширхэг юм хэрэгэлдэг. Тэр болохоор яг гэрийнхнүүдийн стил имижийг алдагдуулах зүйлүүдийг ингээд далд нэг тоонтой болохын тулд далд хийсэн байгаа. Тийм хэрвээ би энийг харах юм бол сэтгэл санаа амар муу олно гэж хэлж байна. Тэгээд өөрийн гэсэн кино театртаа мэдээж одоо энэ чинь Японд маш алдартай хүн болохоор байн гараад тах нь бас дэмэ байх. Тэгэхээр энэ болохоор бас өөрийн гэсэн жижигэн баарта, мини бар бүх юм нэг хэмжээний хувьд бол тийм том биш. Гэхдээ яг нэг хүнд бол таарсан. Жишээлбэл энэ уудаг дарсан хүртэл ингээд бүр шийдэгдсэн. Хэдий дээр нь олоод аваад тавьчихсан. Бүр өөрийгөө яг юун дуртай би юу хэрэгэлдэг гэдгээ бүр маш сайн мэддэг юм байна таахгүй. Жишээлбэл юм дугаарсан цагаан юм харах амар дургу гэж байгаа юм. Тэгэхээр одоо air condition телевиз удирдлах юм тиймэрхүү юмныг дандаа юм дөрвөлж хаар хайрцаг нь хийдэг. Бүр өөрийгөө юун дуртай юун дургу гэдгээ гайхалтай ойлгосон. Жишээлбэл энэ аяг данхан хүртэл яг нэг ансамбл болж байгаа байхгүй. Тэр никл өнгөнд талин дизайнтай төгссөн хар өнгө нь яг Роланд гэж бичсэн. Тэгээ хаасайг Роланд хаус гэж бичсэн. Тэгэхээр өөрийгөө энэ бол Роланд шүү гэдгээ үнэхээр тамгалж чадсан. Их дизайнд шал нэг хүнд өнгөтэй их нийлүүд дотвортой харагддаг жаал энд бол эсрэгээрээ шал нь цагаан байгаа нь сонирхолтой харагдаж байна. За тэгээд өөрийн гэсэн жижигхэн хувийн кино театртаа бас аним үзэх дуртай. Тэгээд хэмжээний хувьдаас тиймч том бол биш байна. Энэ шиг нэг 3 метрт хүрэхтэй гүтэл тэм зайд ингээд амар гоё шийтцэн. Тэгээд байш нь болохоор юм 2 тавар нэвт атрумтай тааз нь хүртэл тойл гэж боддоо. Бүр өөрийгөө чи үнэхээр гоо сайхан өөртөө итгэлтэй байх юм бол чи бүх талаас өөрийгөө харахыг бүх цаг үед харахыг хүснэ гэж байгаа байхгүй. Тэгээд
Мэдээж хост хүн болохоор нэг сэтгүүлч асуусан байдаг. Таны хэдэн хүн байдаг вэ гэж асуусан. Чин тэр юу гэж хариулсан бэ гэхлээр чи хэдэн копи уснаа толждох уу гэж асуусан чи мэдэхгүй. Яг тэрнтэй адилхан гэж хэлсэн. За тэгээд бүх энэ air condition, ламп бүх зүйл нь ингээд бүр төгс хоорондоо зогтсон. Гайхалтай бүр ингээд хар цагааны хослол. Тэр бол хэрвээ хүн өөрийгөө сайн сонсоод би яг юун туртаа юу надад таалагддаг гэдгийг олж чадах юм бол ийм гоё цэгцтэй төгс орчин бий болгож чаддгийн. Өстой төгс жишээ гэж хэлж болохоор хүн санагцсан. Өөрийгөө оюуханд анхаарснаар тэрний номерыг хостолсон. Тэгээд 18 настай юу ч тэгээс эхэлсэн залуу ингээд Японыг Токиог өндрөөс хараад от харангаа Жакузанд орох ирээдүг бүтээж чадсан, мөрөөдөлтөд хүрч чадсан гайхалтай хүний жишээ байлаа. Баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая.